Завгүй өдөр сурвалжлагын нэвтрүүлгээ 58 жилийн түүхтэй Дархан уулын аймгаас эхлүүлж байна. Манай нэвтрүүлэгт Бурхан Халдун группийн ерөнхий захирал Дархан нутаг төрийн бас байгууллагын тэргүүн мөнх таш оролцоолно. Тэгэхээр түүний ажил эхлэхээс дуусах хүртэл бид сурвалжлах болно. Сайн байна уу? Бидний нэвтрүүлгийн урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Тэгэхээр амралтын өдрүүдээр бас Дархан хоттой ажиллахаар ирсэн байна. Тэгэхээр таны ажлын нэг өдрийг бид сурвалжлаа олон нийтэд хүргэх юм аа. Тэгэхээр өнөөдөр бол ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа? Ер нь хот Дархан хоёртой яаж холбоотой ажлууд байна? За баярлалаа. Нэвтрүүлэгтээ урьсан тий. За сайн явж ирсэн. Сайн явж ирлээ. За би бас өчигдөр богоноор ирсэн. Тэгээд манай Бурхан Халдун группийн 2 аж ахуйн нэгж Дарханд маань үйл ажиллагаа явуулдаг. Нэг нь Дархан буудал, нөгөөх нь олон улсын худалдааны төв. Тэгээ өнөөдөр хэдүүлээ энэ 2 би бас ойрд ирж чадсан. Би замын асуудлаас болоод тэгээд байнга явж чаддгүй. Урд нэг сардаа нэг 2 удаа явждаг байсан бол одоо ирж чадлаа бас нэлээд удлаа. Тэгээд нэлээд их ажил ихтэй байгаа. Тэгээ ер нь голцоо хагас өдрөөр л энэ Дарханд ажилладаг. Тэгээд өнөөдөр энэ 2 аж ахуйн нэгжийнхаа үйл ажиллагаатай хэдүүлээ зөв явж танилцаад тэгээд манай Дархан нутаг төрийн бас байгууллагын нэг архигүй Дархан гэдэг хөтөлбөр сая нэг спортын арга хэмжээгээр нээлттэй хийсэн байна. Тэгээд тэд нэртэйгээ нэг өдөртөх зөвлөлтөд уулзалт байгаа. Тэгээд тэрний дараа Арцсан өвсглийн 30 жилийн ойд зориулсан Чингисийн хөшөөний нээлт байгаа. Тэр нээлтэнд оролцсон. Дараад нь хэдүүлээ манай бас Дархан нутаг төрийн бас байгууллагаас энэ хурмын ордныг сэргээн засварлаж байгаа. Тэрний үйл ажиллагаатай танилцаад ерөнхийдөө гол ажлууд маань энэ. Тэгээд яг хаа цуг байх юм чинь орой бас юу хийх нэ тийм ээ. Манай бас нэг клуб сая нэг засвар хийгээд дууссан байгаа спортын клуб. Тэднийхээ бас нэг багш маань уулзъя, заавалч ирээрэй гэдэг нэг юм яагаад. Тэгээд тэргүүрээ ороод тэгэл ерөнхийдөө ажил маань ингээл дуусах байх та тий. Завгүй өдөр нэвтрүүлгийнхаа сурвалжлагыг бид 9 цаг 30 минутад эхлүүлж байна. Манай нэвтрүүлэгт анхаарлаа хандуулаарай. За ажил бизнесэнд ажгүй байна уу та? Тэр байна орлого. Тэгээд манайх чинь гадаа нэг хөдөлтэй байхгүй. Бөөний нэг яг шаардлагатай нэг хүнсний гол нэрийн бараанууд тэр нь л гадаанаа байхаас бусд нь тэр чинь дотор байхын үндэс байхгүй. Нөгөө бөөнийх болохоор эсгэлааднаасаа гар зардаг. Тэгээ бусд нь бол дандаа дотор шүү дээ. Өөр нь бол нэг худалдааны төв гэдэг хүн болгоо ирээд бүхэл нэг цэгээс бүх асуудлаа шийддэг байж ижил хүн амын төвлөрөл энэ нэг орлогын их усөөр эднэрийгээ бас тэжээж байгаа юм тэр үед. Одоо байхгүй юм байхгүй л байх хэрэгтэй. Тэгж ижил одоо энэ үйлчилгээ энэ хүн амын төвлөрөл энэ явагддаг байхгүй. Хүнснийх тэгэл одоо бүхэл юм одоо гутал засвар утас гэж бүхэл юм байж ижил тэгэл хүн болгон нэг юм
асуудлаа шийдэхийн тулд худалдааны төв дээр ирэхэд бүх асуудал байдаг үйлчлэгээ үзүүлэх тэгжээж л одоо гайгүй сайн ажиллаж байгаа даа. Тэгээ ер нь бас нэг бараа сонголт харахад одоо нэг амархан чим шиг их том судалгааны үндсэн дээр тэгээд гутлын тасаг хідээстэй шүүгээл одоо өмдний тасаг гээл тэгэл нөгөө бэлэн хувцс гоо сайхан юу гээл нөгөө энэ худалдааны одоо борлуулалтын орлого нь ямархан хэмжээтэй байдгүй нэг сарын дундаж айл өрхүүдийн ийм бүр нарийн судалгаатай тэгж байж энэ олон улсын худалдааны төвийн энэ түрээслэгчд маань бас ажилдаа орлоготой байх. Тэгэл одоо нэг хэрэгтэй ашигтай гисийн булганыг нь оруулах юм бол тэгээд энэ ч хүн амны төвлөрөл цаашаа явдаг асуудал юм байна. Тэгэхээр өнөөдрийн таны дараагийн төлөвлөгөөтэй ажил юу вэ? Одоо ингээд хэдүүлээ энэ Дархан нутаг төрийн бүс байгууллагын үйл ажиллагаатай танилцаад энд 12 цагаас улсууд маань цугласан байгаа бох. Тэгээд тэд нэртэйг сая манайх 3-ыг харьцах 3 сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан. Энэ сагсан бөмбөгийн тэмцээний маань гол зорилго архигүй дархан гэж одоо Дархан нутаг төрийн бүс байгууллагын үйл ажиллагаа нэг хамгийн том үйл ажиллагаа эхлүүлж байгаа. Тэрний нээлтээс. Тэгээд тэрний үйл ажиллагаатай орж танилцсан. За, өдөр тийшээ. За. Олон улсын худалдааны төвийн төслийн ажил 50% явж гэнэ гэж байна. Тэгэхээр цаашаа та юу хийхээр төлөвлөж байна? Ямар тэмүүлэл байна? Манай энэ дарханчуудын худалдаа авах чадвар бас их муу байгаатай холбоотой бид нэр төслөө хэрэгжүүлж чадахгүй байгаа. Яг манай энэ дархны одоо худалдан авах чадвар орлого бол яг үүндээ бас тийм сайнгүй байгаа. Тэгээд тэр утгаараа бид нар бас энэ төсөл хэрэгжүүлж чадахгүй байгаа. Өдөр нэвтрүүлгийн сурвалжлага Дархан хотоос үргэлжилж байна. Тэгэхээр өнөөдөр бол цаг агарын хувьд нэлээд таагүй тэгээд цас орж байна. Гэхдээ одоо яг энэ бидний энэ ардлын орхиж байгаа арчлын өргөө Дархан нутаг төрийн бүс байгууллагын үйл ажиллагаатай бид танилцахаар орох гэж байна. Тэгэхээр Дархан нутаг төрийн бүс байгууллагаас архигүй дархан төсөл хөтөлбөрийг санаачлаад хэрэгжүүлээд явж байгаа юм байна. Тэгэхээр энэ үйл ажиллагааны сурвалжлаганд анхаарлаа хандуулна. Манай энэ дархны нөгөө архигүй дархан нутаг төрийн бүс байгууллагын маань үйл ажиллагааны нээлт одоо хийсэн байгаа. Яг 500 хүний ихний ээлжинд 500 хүний эмчлэхний зал бүрэн шийдэгдсэн байгаа. Архины асуудал чинь бас эмзэг асуудал. Тэгээ бидний энэ одоо энэ анкет усуудаар хөтлөж байгаа. Тэгээ энэ дээр хамгийн гол нэг юм асуудлыг нэгэн сайн тавьж өгмөр. Энэ нууцлалын асуудлыг одоо гадагшаа хэн явж хийж байна, одоо бас хүний нэр хүндийн асуудал тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол энэ нууцлалыг Дархан нутаг төрийн бүс байгууллага энэ хүний одоо мэдээллийг бид гадагшаа задруулахгүй гэдэг асуудлыг нэлээд сайн нэлээд тодорхой оруулж өгөх хэрэгтэй тийм үү. Одоо тэгэх юм бол нэг хүн чинь зөв мэдээлэл өгж ер нь бас нэг архины асуудлаа шийдэх гэдэг ийм асуудал байна. Энэ дээр хэдүүлээ энэ анкетн дээр
нууцлалын асуудал зөвхөн Дархан нутаг төрийн бүс байгууллага тэгээд энэ архивлах асуудлыг ганцлуулаад тэгээд нэлээд сайн яахгүй бас хүний хувийн нууцлалтай ийм асуудал болохоор хэдүүлээ энэ дээр нэлээд сайн одоо улсууд бас биднэрт итгэж анкетаа бүгэлж өгөж тэгээд бид нартай бас хамтарч энэ архиныхаа асуудлаас гарыг гэж байгаа болохоор энэ дээр нэлээд сайн хийж өгөх хэрэгтэй байна. Тийм. Хоёрт тэр зөвшөөрөл дээр бас их асуудал байдаг юм байна. Эхнэр хүүхэд аав ээжийн зөвшөөрсөн үгүй юу гэдгийг бас зөвшөөрлийн бас нэг жижиг анкет байдаг. Тэрийг нөгөөд өдөр бүгдлүүд аав тэр ээж тэр гэдэг юм байхгүй бол нөгөө чинь өөрөө ингээд ирээд анхныхаа имлэхэнд явчаад ирдэг. Нөгөө хэд нь зарим нь мдэггүйж байдаг ингээд бас тэр зөвшөөрөл чинь бас тийм ер нь бас гэр зөвшөөрсөн гэдэг нь бол нэлээд бас чухал заашгүй болох учраас энэ дээр бас оруулж өгье те. Архины амралттай болсон зүйлсүүд нэг сэтгэл санаа их хэмзэг байдаг гэж юм шүү. Тэгэхээр тэрэн дээр нь нэлээд харьцааны аятайхан бас хандаад ирсэн улсууд дээр аятайхан бас ийм харьцааны нэлээд гайгүй соёлтой нэг хүн надад бүр уулзах хэрэгтэй. Би тэгээд тэр хүнтэй одоо яаж бүртгэх вэ, ямар хөө гэдэг ийм зааварчилгаа юм хүм өгөхгүй бол бас тэгээд энэ нэг ийм асуудал байгаад байгаа. Нэгдүгээр 7 хоног архи уугаагүй байх хэрэгтэй. За тэгээд хордлогоноос гарсан байх хэрэгтэй. Тэгээд даралт хэвийн байх хэрэгтэй. Ийм асуудлууд байгаа. Хувь хүн өөрөө хамгийн гол нь нэгдүгээр сонирхолтой байх юм бол одоо би архиухаа болиор гэж байгаа ийм л хүн явуулвал тэгээд 100% ямар ч асуудал. 1-5 жилийн хугацаатай гэж. Архины хэмжлэгэнд хамрагдах улсууд чинь бас их одоо ичид цоогоод идэг юм байна шүү. Тэгэхээр хэдүүлээ энэ нэг ялангуяа энэ надад одоо сүүлд нэг миний нэг таньдаг мэддэг би зардлын нөхцөл би өөрөө явчих гэдэг улсууд их хандаад байна. Одоо бас нэг өөрийгөө хэтрүүлэн хэрэгэлдэг яг ийм нэг уухлаараа зогсдгоо хэд хоног үргэлжлүүлээд ажил амьдрал алдчихдаг ийм улсууд бас их хандаад байгаа байхгүй. Хэдүүлээ ямар ч л гэсэн дарханчуудаа дархнаа архихгүй бодохчол тэгээд энэ Дархан нутаг төрийн бүс байгууллагын нэг 4-5 өрөө байдаг. Тэгээ энэ 5 өрөөнд манай энэ уран гартаа энэ манай дархны одоо эднэрийг маань мэдэхгүй улсууд баг байхгүй да манай дарханчууд ийм одоо хуваарь ийм оюутлын цех ажилладаг ийм 5 өрөөнд нэлээд захиалга ихтэй бас бид тэднийг чадхадаараа ингээд дэмжиж байраар хангаж өгöd ингээд эднэрийг ажиллаулдаг. Цагаан хотны өнөр бүлээ нэмээ Дархан төрдөх хотны мянган жилиг үтсэн ч мөнхөд орших хот Дархан хайртай хотны Хэдэн онд яаж бий болсон байдаг вэ? Манай Хормын ордон чинь бас их гоё түүхтэй шүү дээ, тий. 1985 онд тухайн үед Дархан уул аймагт ажиллаж амьдарч исэн залуучууд нэг үлээ 2 өдрийн цалинг хандивлаад хуучин талхан цех байсан барилгыг зас сэлбэж Хормын ордонтой болж исэн юм элэ. За тэгээд Хормын ордон маань энэ хаяа хэрвээ дарга их хурлын гишүүн засаг дарга байхдаа ховчилсан байлээ. Тэгээд тэр ховчилж авсан хүн энд сүм Иесусийн тийм сүм хийцэн байж байгаа. Тэгээд бид худалж авсан. Тэгээд худалж аваад одоо
сэргээхээр ингээд ажиллаж байгаа. Би өөрөө бас 1991 онд энд хурмаа хийж ирсэн. Тэ. Мөнгө хурмаа уулна эндээ хийн гэсэн ингээд мөнгө хурмаа хараахан зас янзлж чадаагүй болохоор Улаанбаатар хотоос одоо тэгээд боломжгүй алтан хурмаа л одоо энэ сайхан өргөндөө хийндэл гэж бодож байна да. Ажил маань 12 сараас өмнө дуусах ийм төлөвлөгөөтэй явж байгаа. Тэгээ бид ер нь бол энэ манай Дархан нутаг төрийн бүс байгууллагаас энийг яагаад санаачлах болов те? Харин тийм бид бол ер нь зүгээр ер нь бол улс их орон альва одоо хөгжил боловсролын хамгийн суур бол гэр бүлийн хүмүүжил гэж ойлгож байгаа. Тэгээд манай энэ Дарханд хурмын ордоо ер нь байхгүй нэг ёслолын одоо нэг тийм гэрхтэй байсан захиргааны урд тэр нь бас манай дарханчууд их одоо бэлэггүй хошоогоо харсан нөгөө хаалгач урагшаа харсан байх гэдэг. Ингээд их олон улсууд хурмын ордонтой болох юмсан том хот байж гэдэг ийм асуудлыг их ярьж хийлж одоо хурмаа хийх юмсан гэдэг ийм асуудал ярьдаг байсан. Тэгээд бид энэ одоо Иесус сүм болцсон юмыг тэгээ хуучин бас 80 хэдэн онд энэ Дархны одоо ажиллаж амьдарч байсан тэр үеийн залуучуудын бас хандвар болсон ийм имийг сэргээ гэж л ингэж л болно явж байгаа. Тэгээд ер нь бол 16 онд дуусах ёстой байсан. Ямар ч л гэсэн энийг нь ажил болгож нэгэнтээ хэлсэн ажиллаа дуусгая гэд ингээд явж байгаа. Бич суулаа орчин цагийн хотоо өргөжин хөгжиж дэшилсээр хүмүүн заяаг биржээсээр 14-өөс 16 онд Дарханд одоо засаг барьж байсан иргэдийн хурал засаг даргын тамгын газартаа энэ хурмын ордон дээр бид нар хамтарсан компани байгуулсан. Дархан орон сууц санхүүжилтийн корпорац гэж байгуулсан. Энэ бүх үйл ажиллагааг бүгдээр ингээд зогсоогоод өнөөдөр энэ манай Дархны хамтаа хурмын ордны асуудлыг бид ингээд явж байна. Уул найл үвж 16 онд ашиглалтанд орчих тийм болцоо байлаа. Харамсалтай нь энэ одоо төр засгийн залгамж халаа гэж байхгүй гарч ирэл нэг дарганы өөрийнхөө үзмжээр одоо улс төрөөр харддаг юм уу зогсоод бид энэ Дарханд хурмын ордон байхгүй багт энэ хурмын ордныг бий болгох ийм зорилгоор аль 14 оноос хойш тэр Иесусийн сүм автсан багт хөөцөлж 15 онд худалдаж явсан жил гаруй хойноос нь ярьж хөөрж одоо ярьж өгж ингэж аваад сэргэн босгоно гэдэг. Тэгээд орон нутагтаа хамтарсан ийм орон нутгийн өмчт ийм хувьцаат компани байгуулсан. Тэр нь орон нутгийн иргэдийн бас хяналттай хувьцаатай тэгээд орон нутгийн одоо өмч гэдэг ийм юмд нь шилжүүлээгээд ингээд 14-өөс 16 онд засаг барьж байсан засаг дарга иргэдийн хурлынхантай бүх тогтоох шийдвэрэн гарцсан. Ингээд явж байхад бидний үйл ажиллагаа зогсоогоод өнөөдөр бид нэр одоо нэгэн талаас энэ ажлыг эхлүүлсэн болохоор хийж дуусгая гэдэг энэ үндслэлээр ингээд явж байгаа. Айл 16 онд ашиглалтанд орох одоо боломж нь байсан. Дэд үтсийн асуудлыг орон нутаг тавь, орон нутаг дараад нэмчөө цаашаа үйл ажиллагаагаа одоо хариуцаад аваад явах ийм л асуудлыг ярьсан. Тэгэхээр ер нь энэ хурмын ордоо ашиглалтанд орсноор хэд хэчнээн хүний ажлын байр бий болох юм бэ? За 11 хүний ажлын байр бий болно энд тий. Тэгэхээр энэ анхны хурим ямар хуримуд байгаа гэж та зөвлөж байгаа. За анхны хуримуудыг манай Дархан нутаг төрийн бүс байгууллагаас бодсон юм байгаа. Тэгээд ер нь бол алт мөнгө хурмаар л эхэлнэ гэсэн юм бодолтой байгаа. Ер нь бол манай алтан хурим мөнгө хурим гэдэг бол үр хүүхд ацсан нэртэй маш их гоё тийм үлгэр дуурайлуулсан түүхэнд мартагдахгүй гоё ийм дурсамжийг эмээ өвөөнөр нь одоо үлдээх ийм л хурим болгоно хийн гэсэн ийм бодолтой байгаа. Ер нь бол бид нэг Дархны хаард иргэдийн 500 хосыг энд хуримын хийлгэе гэсэн ийм бодолтой байгаа. Ер нь хурим энэ гэр бүлийнхаа одоо бас энэ үнэтэй нэг мартчихгүй энэ түүхэн асуудлыг бас тэр болгон одоо улсууд бас хийгээг улсууд их байдаг. Тэгээд ялангуяа алтан хурмаар эхлээд тэгээд алт
мөнгөн тэгээд алдарт ээжүүд одоо манай бас алдарт ээжүүд маань бас хурмаа хийгээгүй бас боломжгүй бас цаг зав нь болоогүй улсууд их байдаг. Тэгээд дурсамжтай түүхэн амьдрал үлдэх энэ юмыг бас хийж өгье гэсэн ийм бодолтой байгаа тийм. За баярлалаа. Завгүй өдөр сурвалжлагын нэвтрүүлгээ бид Дархан хотоос бэлтгэн өргөж байгаа. Тэгэхээр нэвтрүүлэгт маань Бурхан Алдан группийн ерөнхий захирал Дархан нутаг төрийн бас байгууллагын тэргүүн мөнх таш оролцож байгаа. Тэгэхээр бид нэлээд сайхан бүтээн байгуулалтаар яваад ирлээ. Тэгэхээр маш сайхан хөрмийн ордон босч байгаа юм байна. За Дархан нутаг төрийн бас байгууллагуудын хийж байгаа ажилтай бас өнөөдөр та танилцлаа. Тэгэхээр би одоо бол мэдээж Дархан хотод ирчихсэн байгаа учраас Дархан хотын хөгжлийн талаар бас асуухгүй өнгөрч болохгүй байна. Та бас Дархан хотынхоо хөгжлийг яаж хардаг вэ? За би бол ер нь Дархан хотын хөгжлийг бас маш гэгээлгээр хардаг. Ах トゥ социалист 5 орны бүтээн байгуулалтаар бий болсон ийм хот байгаамаа. Найрамдлын Дархан гэж. Тэгээ бид нарыг баг байхад бол ер нь манай Дархан чинь Монгол улсын 2 дахь нийслэл гэж бид тэгж бодож тэгж одоо явж ирсэн. Тэгээд сүүлийн үед бол би энэ Дархан хотын хөгжил нэлээд удаашралтай бас энэ дээр бол нэлээд шүүмжлэлтэй ханддаг хүний нэгэн байгаа юм. Тэгээд ер нь бол яг манай Дархан хот маань бол Монгол улсын эдийн засаг бизнесийн ийм төв хот байх ёстой гэж ингэж боддгийн. Тэгээд ер нь бас манай Дархан нутаг төрийн бас байгууллага гэдэг өөрөө төрөө хэллээ. Бас энэ дээр бид нэр маш олон энэ Дарханыхаа эрдэмтдийн одоо чуулган эднэрийг хийж Дархан хот ер нь яаж хөгжихөө гэдэг одоо бид нэр 2 бот ном ийм юм гаргасан байдаг эрдэмтдийн судалгаан дээр үндэслэж. Тэгээд ер нь зүгээр одоо бас сүүлийн үед дутаатай бол бас жоохон замын төвчрлийн ийм асуудлууд ажиглагддаг бол бас хүн амын одоо нэгтрэл нь энэ хот төлөвлөлтийн бас асуудлууд нэлээ асуудалтай байна гэж би хараад байгаа. Ер нь бол би түрүүн хэлээд ах トゥ найрамдлын 5 хотын техник эдийн засгийн үндэслэлээр бий болсон. Дархан хотод одоо энэ хот байгуулах, хямд өсөр хот байгуулах бүхэл түүхийдээ баазууд нь яг манай энэ Дархныг ингээд тойроод байж байгаа. Одоо цемент байна, арматур байна. Одоо хамгийн наад захын гол одоо барилгын материалын түүхий. Бусад бүх материалууд нөгөө хайрга, дайрга, барилгын материалын одоо гол юмнууд манай Дарханд яг энд байж байгаа. Улаанбаатар хотоос ер нь улс их орон Дархан хотыг Монгол улсын эдийн засаг бизнесийн төв гэдэг энэ байдлыг одоо хууль эрх зүйн талаас нь хийх юм бол одоо энэ бидний монголчууд бидний өмнө тулгымцсан асуудлыг шийдэх ийм боломж байна л гэж нэлээд өргөн том хүрээгээр л би хардаг л да. Татврын таатай орж. Одоо манайхан офшор бүс гэж одоо сүүлийн үед их ярьдаг болсон байна. Офшор бүст хүн болгон яах гэж мөнгө авъяачж хадгалтын. Тэгвэл манай Дарханд өнөөдөр энэ яг энэ Монгол улсын одоо гол төвд одоо яг ийм татврын таатай орчин яагаад бий болгож болдгийг. Тэгэх юм бол Оросоос, Хятадаас олон төв нааш чааш алхасж явах ш. Манай Монгол улс одоо хөрөнгө оруулалт эдийн засгийн бизнесийн төв болгох ийм боломж л байна гэдэг. Жишээлбэл одоо Японы манай Дархан чинь металл ургийн одоо төмрийн их нөөц орд сайтай төмрийн үйлдвэр байна. Энийг металл ургийн үйлдвэр одоо ган хайлуулах үйлдвэр бий болох юм бол энэ дээр бол Toyota-гийн ч байна. Японы одоо машин техникийн үйлдвэрүүдийн нэг ангиудыг энд үйлдвэрлэж энэ Toyota дэлхий дээр байгаа бүхэл аль ч улс оронд гардаг энэ их 2 бүрэн лөө гарах хамгийн зөвхөн ганцхан жишээ хэлгээд металл ургийн тулгуурлаад Монгол дотроо ярьдаг биш. Дэлхийн нийтэд энэ дөрвтэй арга хэмжээг энэ сурч чадах юм бол Монгол улс эдийн засгийн бизнесийн төвтэй болох юм бол дэлхийн нийтийн анхаарлыг татах юм бол бодит байдлаар одоо эдийн засгийн бизнесийн төв хот улсууд шиг Хонконг, Сингапур шиг ийм хотыг энд бий болох боломж
болж байгаа. Энэ хоёр том гүрний дунд байдаг энэ том гарцсан дээр татваргүй бүс нутгийг үйлдвэрлэл, үйлчлэгээ бүхэл асуудлыг тавьж өгөх юм бол ер нь энэ чөлөөт бүсийн энэ бүс нутаг дээр ажил бизнес хийгээд ашиг орлогын татвар өгөхгүй байна гэдэг чинь л одоо офшор бүс гэдгийг хэлээд байгаа. Тэгэхээр хүн болгон офшорт авчиж мөнгө хадгална. Энэ хоёр том гүрний офшор бүсд хадгалдаг бүх улсууд манай Монгол улсад манай дарханд ирж одоо хүн болгон энд одоо хөрөнгө оруулалт хийх ийм л таатай орчин бий болгоо. Ер нь бол би энэ эдийн засгийн бизнесийн төв болж явах юм бол Монгол улсын эдийн засгийг энэ бүс нутаг дээр одоо авч явах юм бүрэн боломж байна л гэж хардаг. Төрлөх хот минь мянган жилиг үтсэн ч мөнхөд орших хот миний дархан эрен зүүнний дархан хааны үрсэд болсон элэг нэг эрхчлөө даханд үсэ. Та бид Чингис хааныхаа нэрийг дурсах ирэхгүй явсан ханхуу цагаа хамтдаа зогсоож өвгдөө цэхан байгуулсан гавья агуу түүхээр бахархах эрхчлөөгөө тэмцэн олсон билээ. Өнөөдрөөс 30 жилийн өмнө цагаан мөрөн жилийн жавар тачигнсан өвлөөр Монгол улсын хувь заяаг өөрсдөө бүтээх эрхчлөөнийхөө төлөө тэмцэж хонхныхоо дууга цөөрөөлөн ардсан өрсөлдөө эхлүүлсэн билээ. Монгол төр Монголын их түүх оюун ухааны үндэв их Чингис хааны үрсэд болсон Монгол хүний эрхчлөөний төлөө үндэсний цэрэг мандалтын их тэмцлийн тэрбум иргэний эгэл баатрууд болсон ардчлалын алтан хараацаанууд Монголын ардчлан холбооны анх дахь гишүүд ардчлан намын бүх гишүүдтэй ардсан өрсөлийн 30 жилийн өмнө баярын мэндийг хүргье. Эрхчлөөний манаач, эрхчлөөний тэмцэгч болсон та бүхэндээ баярлалаа гэж дахин хэлье. мянган жилиг үтсэн ч мөнхөд орших хот миний дархан хайртай хот минь 90 оны цагаан мөрөн жил ардсан өрсгөл ялсан юм аа. Ардсан өрсгөлийн түүхэн гол одоо үүрэг орой юу байсан гэхээр Монгол улсын үндэсний жинхэнэ тусгай тогтнолыг авч ирснараа энэ ардсан өрсгөлийн түүхэн одоо ач холбогдол үнд орсноо. Тэр утгаараа одоо өнөөдөр Москвагаас алей нэг асуухаа байсан, Бээжингээс асуухаа байсан. Монгол улс өөрийнхөө улс төр эдийн засаг төрийн бодлогоо бид өөрсдөө шийддэг болсон. Олон улсын хэрэгтэгш энэ тэнцүү тэр улсын гүрэн болж 30 жил бид өөрсдөө явж ирлээ. Энэ бидний хувьд түүхэн том боломж гэж харж байгаа. За энэ хөшөөг бас сан санааллыг гаргаж ардын үйлчлэгч одоо өнөөдөр та бүхэн дархамчуудын босгож байгаа дархан нутаг төрөлс байгууллагын тэргүүр мөнх таштай нацсан намын өнцөн төрний орон дарга мөнгө таштай бас нэг дархамчууд нэг журмын хөтөлбөрөөс халуун өргөө. За энэ хөшөө маань өөрөө бас маш их утга төгөлдрийн хөшөө байгаа. Та бүхэн харж байгаа нансар гал илэрхийлсэн байгаа дээр энэ бол Монгол улс мөнхөө гэсэн одоо илэрхийлж байгаа зүйл байгаа. За хоёрт нь эцэг хэсэг бас төсөлсөн байгаа мөн санаж байгаа. Энэ бол альсан улсад бол бид хүн байг мандаалагч байдаг эцэг хэсгээр одоо бахад явахыг одоо өчиг илэрхийлдэг юм. Илэрхийлсэн энэ утгатай эцэг хэсэг хөшөө байгаа. За гуравт нь байгаа Артнаагаар хоохны харж байгаа юм альсан зүйлийг үлдсэн хоохнууд мөх гэсэн юм утгатай байна. Энэ нэг тишээ бид хүн бас ахаад байлгата хөгжлийн өшөө гэж нэрлэе гэж энэ саналтай байна. Та бүхэн баярлалаа багшлаа хэлүүлье. За маш их баяртай байна. Өнөөдөр олон улсын нэр төрийн өдөр гэдэг. Тэгээд
Тэ манай Монгол улсын тусгаар тогтнолоо бас нэг монголчууд 100% батлсан өдөр гэж энэ өдөр байдаг. 10 сарын 20-нд. Тэгээд ер нь 90 оноос өмнө бид нар их хэзэн Чингис хааны хаан нэрийг ч одоо дурсахгүй цаг үе байсан. Тэгээд өнөөдөр бид нар ардчлалын одоо уйнаар их хэзэн богд Чингис хаан хөшөөний нээлтийг хийгээд тэгээд 90 оны одоо ардчлалын алтан хараацаанууд гэдэг Монголын ардсан холбооны ахмад гишүүд, ардсан намын нийт гишүүдтэй энэ сайхан өдрийн мэндийг дахин дэвшүүлье. Бүгдээрэнд нь баярын мэнд хүргье. Дархан 50 цогцлборт бас өнгөрсөн жилүүдэд нөгөө Алангой эхийн хөшөөг бас босгож ирсэн те. Тэгэхээр энэ талаараас дурсаж. Тий, манай дархан чим найрамдлын дархан гэдэг. Тэгээд Бурхан Алтан группээс бид бүгд одоогоос 5 жилийн өмнө Алангой эхийн манай дархан чинь найрамдлын дархан гэж нэртэй. Тэгээд найрамдлын дархны бэлэгдэл болгож Алангой эхийн хөшөөг босгосон юм аа. Ер нь дархан хот бол ах トゥ социалист 5 орны техник эдийн засгийн үндэслэлээр бүтээн байгуулагдсан хот байгаа. Тэгээд энэ бэлэгдлийг бодож Алангой эхийн хөшөөгөөр одоо дарханчуудын найрамдлын дархан гэдгийг бэлэгдэж энэ Алангой эхийн хөшөөг босгож байсан. Одоо ингээд их хааныхаа хөшөөг босгоод баяртай байна тий. Завгүй өдөр нэвтрүүлгийн маань сурвалжлага үргэлжилж байна. Тэгэхээр өнөөдөр бол манай сурвалжлах багийн хувьд ч нэвтрүүлэгт оролцож байгаа оролцогчийн маань хувьд маш завгүй өдөр байна. Тэгэхээр бид нар бас тодорхой цаг гаргаад Дархан хотынхаа хөгжлийг дээрээс нь толдъё. Дээрээс нь бас мөнх таштаргаас бас Дархан хотын хөгжлийн алтан гурвалжинг заавал эндээс асууна гэж бодож би энэ толгой дээр гарч ирсэн. Тэгэхээр Дархан хотын Нью-Йорк толгой дээрээс нэвтрүүлэг үргэлжилж байна. Тэгэхээр та сая яриандаа дурдчихэл манай шин тэнд байдаг гэсэн. Яагаад энэ толгойг Нью-Йорк толгойг нэрцээ? Өмнө ямар нэртэй байсан бэ? Өмнө энэ манайх энэ 22 23 дугаар байшин гэдэг энэ 22 дугаар байшингийн уул гэдэг байсан. Энд хүүхэд байхад бид нар энд гулгаж тоглодог байсан. Тэр талынх нь уул энэ 39 уул гэдэг ийм нэртэй байсан. Тэгээд сүүлд одоо манай энэ дархны залууч 10 жилийн өмнөөс Нью-Йорк толгой гэдэг ийм гоё нэртэй болгочиход байгаа юм тий. Таны бас нэг ярьслахаас уншижсэн энэ хөгжлийн алтан гурвалжин гэдэг. Тэгэхээр энэ яханаас ямар энэ санаас шийдэл төрсөн? Та яг энэ зорилго чиглэлийнхээ одоо яг хаана явж байгаа вэ? За, ерөн зүгээр энэ хөгжлийн алтан гурвалжин гэдгийг нэлээд дээр үеэс одоо 2008 оноос хойш ярьсан. Тэгээ бас одоо 2 жилийн өмнө Сууват болд засаг дарга нийслэлийн манай дархны засаг дарга эднэр нэг бас энэ хөгжлийн алтан гурвалжин гэж ярьж эхэлжээ лээ. Тэгээд би бас тэрэнд нэг баяртай байгаа. Бас бүгдээ эднэр ойлгож байна. Яагаад энэ яг хөгжлийн алтан гурвалжин гэдэг маань Монгол улсын хүн амын төвлөрлийн бараг 70% нь яг энэ хаашаашаа 200 км-т ялангуяа манай дархны яг энэ бүс нутаг дээр ингэж байгаа. Улаанбаатар хот дэше 200 км, Эрдэнэт 180 200 км. Ингээд энэ бол Монгол улсын хүн амын 70% нь одоо суурьсан ийм газар дээр бид байна гэж. Тэгээд хойшоогоо бид нар чинь бас 100 гаруй км-т Оросын холбооноос хэлж байгаа. Тэгээд энэ бол одоо ер нь хөгжлийн алтан гурвалжин одоо Монгол улсын эдийн засгийн бизнесийн төв байх хамгийн одоо тохиромжтой гэдэг. Тэгээ газрын зураг дээрээс Монгол улсын газрын зураг дээрээс харах юм бол манай дарханчиг одоо зүрх тушаа газар нь байдгийн. Тэгээд бид бол ер нь Монгол улсыг бол одоо мотор юм дархан бол тэгээд манай энэ дархан чинь одоо энэ үйлдвэрийн нийтдээ 14 үйлдвэр ажилладаг байсан. Дийлэнх нь одоо барилга үйлдвэрийн чиглэлийн одоо барилгын бүхэл үйлдвэрүүд энд ажилладаг байлаа. Харамсалтай нь өнөөдөр ямар ч үйлдвэр ажиллахгүй байна. Одоо ажиллаж байгаагаас цахилгаан станц, за нэг хийдлийн үйлдвэр, за цаана төмөрлөгийн үйлдвэр байна. Одоо ажиллаж байгаа юм баг. Бүх үйлдвэрүүд зогссон. Тэгээ би бас хэлээд байгаа тийм ээ.
Ер нь бол манай Монгол улсад хамгийн анхны техник эдийн засгийн үндэслэлээр тулгуурлаж энэ дархан хотыг байгуулсан. Энэний давуу тал нь бол ялангуяа барилга үйлдвэрлэлийн нэгдэл, дархныг хот болж хөгжүүлэх одоо яг л Монгол улсын эдийн засгийн бизнесийн төв болгох юм алтан боломж нь байна гэдэг хөгжлийн алтан уруулж ингэж хэлээд. Маш сайхан сонсогдож байна. Тэгэхээр удахгүй бас таны энэ зорилго чиглэл биелээ олж бас Монгол улсын эдийн засагт Монгол улсын хөгжилд бас тодорхой бодиттой үр дүн үзүүлж авчирнах гэдэгт итгэж байна. Тэгээд сайхан ярианы хажуугаар бас саар юм байдаг. Тэгээ өдөө дархны замын асуудал бол маш хүнд байна. Тэгээ энэ асуудлыг бас дээрээс нь харж байгаа ярих гэж одоо дархны замынхаа асуултыг үлдээгээдсэн. Тэгээд 1.7 тэрбум төгрөгийн өртөгтэй энэ дархны замын асуудал өнөөдрийг яагаад шийдэгдэхгүй байна. Зөвхөн дархны зам өстой үнэхээр том боллоо гэдгийг бүгд мэдчихэв. Гэтэл цаана ингээд та бидний яриа өрнөж яхад бол маш олон дарханчуудад хүндрэлтэй маш олон асуудлуудыг одоо энэ зам шийдэхгүй байснараа үүсгээд байна гэдэг. Энэ нөхцөл байдлыг бас тайлбар хийгээч. Тий, ер нь бол одоо өргөн хэрэглээний бараа бол дарханд аягүй их өссөн байна. За дарханд гэх юм байхгүй. Энэ Улаанбаатар хотод өнөөдөр намрын улирал хүнсний ногооны асуудал одоо үн буутсан байдаг. Өнөөдөр хотод үн буусан юм алга байна. Тэгээд өнөөдөр эндээс бид нэг ачаа тээвэр явуулахад том даацын шаланз машин явуулах юм бол 2-3 хоног очиж байна. Тэгээд өнөөдөр урд нь сая төгрөгөөр явдаг байсан бол өнөөдөр 3-4 сая төгрөгөөр ч одоо явахд хэцүү болсон байна. Тэгээ тээврийн асуудлаас болоод манай энэ дарханчуудын одоо өргөн хэрэглээний бараа маш их өссөн. Дээрээс нь бас бидний энэ хүнсний ногоо тарьдаг ялангуяа энэ ногооч дархан сэлэнгийнхэн Улаанбаатарт оруулж борлуулдаг гэсэн ногоонуудаа борлуулж чадахгүй бас хүнд байдалд орсон. Зүгээр энэ замын асуудал дээр зөвхөн одоо нэг хүний амир ирсэн одоо энэ машин тэрэг эвдсэн гэдэг ийм асуудал яриад байгаа. Тэрнээс яг асуудал нь өөрөө бол айгүй зөв асуулт асууж байна. Өнөөдөр манай энэ дарханд бол бүх хөргөн хэрэглээний бараа нэмэгдсэн байгаа. Одоо манайх гэх жишээлбэл энэ тав тэр юутэй хурмын ордны үйл ажиллагаатай танилцлаа. Энэний бас удаашрал бол бас яг энэтэй холбоотой. Жишээлбэл нэг барилгын материалын нэг турбач нь авахд Улаанбаатар хотоос одоо наашаа ирэх машин байдаг. 1-2 хоног явж ирж байна. Ирсэн өртг нь одоо жишээлбэл 14,000 төгрөгийн байсан барилгын материал 21,000 төгрөг болох жишээтэй. Гэх мэт маш их өндөрлүүд бий болж байна. Эдийн засгийн хувьд бол одоо манай энэ дархан сэлэнг эрдэнтийнхэн бол энд маш их өртөж байгаа. Тэгээд хамгийн наазахын жишээ гэхэд одоо энэ өндөг хүнсний хэрэглээнүүдээс бүгд нэмэгдсэн байна. Ирж чадахгүй. Хомс байна. Одоо тий. Дөрвтэй өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй. Тэгэх юм бол манай дархан ер нь бол Монгол улсын эдийн засгийг авч явах ийм том хот яг энд байгаа гэж л би бол өөрөө харж байна. Тэгэхээр ер нь зөвхөн яагаад манай дархан гэж ер нь өнөөдөр манай чөлөөт төсийн асуудлууд байна тийм ээ. Нэгдүгээрт нь алтан булгийн чөлөөт төс, замын үдийн чөлөөт төс. Энэ бол хоёр улсын хил дээр байдаг. Энэ хоёр улсын нөлөөлөл нэлээд байгаа. За өнөөдөр яг энэ гүнд нь дарханд байх юм бол тэгээд одоо өнөөдөр энэ офшор бүс гэдэг. Яагаад офшор улсууд авчиж мөнгө хатгалдаг? Энэ бол татварын тийм их таатай орчинд хүн аваачиж хадгалж байгаа шүү. Тэгэхээр энэ боломжийг энэ олон улсын одоо хот улсууд, хотууд яаж хөгжсөн? Яг л ийм хэмжээний юмыг л энд дараханд бий болох. Тэгэхгүй бол зөвхөн энэ монголчуудынхаа энэнийг зөвхөн дараханд амьдардаг одоо улсуудынхаа өмнө нэг одоо эдийн засгийн чөлөөт одоо аж үйлдвэрийн парк ингэж бол явахгүй юм байна. Энийг нэлээд том өргөн далаацтай энэ бүс нутгийн жишээлбэл энэ манай одоо монголчууд их хоёр том гүрний дунд байдаг. Энэ их том геополитикийн хувьд тэгээд одоо Орос хятадын нөлөөлөл багтаа яг Монгол улсын гүнд нь тийм ээ. Тэгээд энэ Монгол улсад бас хэрэгтэй байна. Яагаад гэвэл Монгол улсад одоо жишээлбэл шинэ хотын асуудал. Одоо хүн амны энэ хэмжээгээр ингээд 20-30 онд ингээд хүн амын төвлөрөл нэгтрал ингэх юм бол өнөөдөр манай Улаанбаатарын хувьд бол тулгымцсан маш их олон асуудлууд байна шүү дээ. Тэр бүх асуудлуудыг монголчуудын хувьд манай
дархан бол одоо Монгол улсын хөгжлийн гарц байгаа. Би тэгж хардаг. Тэгээд дархан хот бол хөгжиж гин гэж тайлхав. За ер нь мөлхөж байна. Яг одоо хөгжиж байна гэхэд одоо яг хэцүү, яг үнэндээ хот төлөвлөлт юу ч байхгүй. Өнөөдөр манай энэ дарханд яг үндсэндээ хотхон одоо хотын нэг ая тухтай байх байдал ямар ч орчин бүрдсэн юм байхгүй. Энэ нэг хэдэн байшингууд одоо энэ баригдж нэг барилгын компани. Энэ л нэг явсан одоо гайгүйхан шиг сүүлийн үеийн бүтээн байгуулалтын шинэ хороол нь энэ байгаа. Хотхны хэмжээ нэгдсэн харуул хамгаалттай одоо спортын талбай чөлөөт цагаа ногоон байгууламж чөлөөт цагаа зөв өнгөрөх гэл одоо Улаанбаатарт бол хотод бол маш гоё хорооллууд одоо бий болсон шүү дээ. Бид нар бол нөгөө шинэ дархан гэдэг маань бас л нөгөө дарханд бол шинэ хороол шинэ хотхон энийг бас бий болгоно. Тэгээд энэ олон улсын худалдааны төв маань бол ялангуяа мах ногооныхоо чиглэлээр Монгол улсын бас нэг түлхэж болгосон ийм худалдаа бизнесийн төв болгох ийм зорилготой. Дархныхан чи яг энд байж байгаа энд өөрсдийн бас бидний нэг том амбиц шүү дээ. Нөгөө манай дархануудыг дархны хүүхдүүд гэдэг бидний нэг том амбиц бол ингэж хөгжүүлэхгүй энэ. Одоо бид нар тааж хүсэл байгаад хясал гэдгээр манай дархныхан бид хэдийг бас ойлгодгүй юм уу? Дэмжихгүй тэгэхээр бид нар ч одоо засаг барьж чадахгүй бол хөгжүүлж чадахгүй. Төр хөвгшлийн түншлэл гэж маш олон жил ярьж байна л та. Тэгэхээр төрд бас хийж чадах юм байхад чадахгүй юм байна. Оролцох юм байхад оролцохгүй юм байна гэж бүлээн зөвшөөрөхөөсөр аргагүй зүйлүүд бол байна. Үгүй одоо яг үндсэндээ төрийн хийх ажлуудыг бас энэ төрийн бас байгууллагууд зөндөө хийж байна. За жишээлбэл манайх гэхэд л одоо энэ дархны хамгийн одоо ер нь дархан гэх юм баггүй Монгол улс хамгийн эмзэг байгаа архины асуудал байна. Архины асуудлыг одоо дархануудыг төрийн бас байгууллага энэ аймгийн удирдлагууд өнөөдөр юу хийж байгаа юм бэ? Энэ архитектийн эсрэг ямар арга хэмжээ явж байгаа? Ядч л одоо нэг зүгээр нэг хідэн бас оюун ухаанд нь нөлөөлөх багш нар бас авчираад энэ олон архины хамааралтай улсуудад бас юмыг ойлгож ухуулаад ингэх юм бол бас гардаг улсууд байна шүү дээ. Хинтээ бол билээхэн тийм одоо архичтаасаа салсан тийм кейс үүдэг. Одоо архины тийм талаар хор уршигын талаар маш олон тийм мэрэгжлийн багш нар гарсан байлээ. Тэднийг авчираад над сургалт явуулах хэрэгтэй. Биднэрт бол айгүй харамсалтай байдаг. Яг бидний үе тэнгийн одоо маш сэргэлэн одоо маш хөдөлгөөнтэй маш сайхан амьдарч исэн залуучууд одоо өнөөдөр яг үндсэндээ ингээд архинд ороод живээд үхээд ингээд уусаад ингээд бид нар бол энийг хараа зүгээр байж чадахгүй. Ямар сайндаа одоо өөрсдөө нэг хэдэн төгрөг зохицуулаад энэ одоо улсуудын архины асуудлыг шийдээгээд ингээд явж байгаа. Энэ ч том буянтай ажил. Гар талд нь нэг өнөөдөр яг 500 хүний одоо эмчилгээний асуудлыг шийдэж байгаа ч гэсэн цаа талд нь 2-3 мянган улсуудын амар амгалан асуудлыг шийдэж байгаа. Ийм том буянтай ажил хийж байгаа. За дархан хотод тулгамдж байгаа маш олон асуудлуудыг шийдвэрлэх эхлэлийг тавиад явж байгаа. Хийгээд хэрэгжүүлээ явж байгаа гэж харж байна л да. Одоо жишээ нь архихгүй тэгээд дарханчууд гэдэг энэ бол айгүй том асуудал байна. Дээрээс нь энэ хормын ордны асуудал, гэр бүлийн үнцийн тэгээд батчих энэ асуудал бас танаа төрөмс байгууллага идэвхтэй оролцоо явж байгаа юм байна. Ер нь ингээд ажил хийгээ явж байхад ямар хүндрэл бэрхшээлүүд танаас илүүтэй тулгарч байна вэ? За ер нь маш их олон хүндрэл бэрхшээлүүд байдаг. Ялангуяа энэ бизнесийн салбар дээр одоо энэ төрийн дарамт байхгүй болохоор ер нь байж л байна. Ялангуяа орон нутагт одоо улс төрийн одоо янз бүрийн дарамт чахалтууд аягүй байна. Манай энэ бас төсөл хэрэгжүүлэх байлаа гэдэг газрын мандчлаа хийжтэй ажил явуулахгүй ер нь ингээд хааж бох маш их олон хүндрэлүүд байдаг. Одоо яг ер нь зүгээр тэрийг нэг том юм болгож яриад яах вэ? Ер нь хүн болгон мэдж байгаа. Ялангуяа бизнес эрхэлдэг улсуудад өөр өөрсдийнхөө энэ одоо хүндрэлүүдийг бол өөр өөрсдийнхөө одоо байдлаар хүлээж авч байгаа. Эх орныхоо нэрийг Олимп дэлхийн завтанд суурайтуулах боксчдыг бэлтгэж байгаа Бурхан халуун
боксинг клубын үйл ажиллагаан дээрээс бидний нэвтрүүлэг үргэлжилж байна. Тэгэхээр энэ клубыг бол та яагаад анх санаачлах болов? Тэгээ өөрөө бас энэ боксинг спортоор хичээлжсэн гэсэн тий. Би өөрөө бас хүүхэд байхдаа боксинг спортоор хичээлдэг байсан. Тэгээд одоо энэ Бурхан Алдан боксинг клубээ нээж ажиллаулаад одоо 9 дэх жилдээ болж байна. Манай төгс хоёр багш маань одоо бидний урилгыг хүлээж авч 9 жилийн өмнө одоо Говьсөнбөр аймгаас одоо дарханд ирж одоо бидний боксинг клубыг ажиллуулаач гэдэг хүсэлтийг тавьж ингээд 9 жил одоо бид хамтарч ажиллаж байна. Тэгээд энэ боксинг клубд одоо энэ дарханд ирэх болгонд би өөрөө орж ирдэг. Хамгийн дуртай, хамгийн гоё одоо орчин байдаг. Энэ хүүхдүүдийн одоо бэлтгэл хийгээд ингээ байгаа байдал. Энэ бэлтгэлийг хийж байгаа. Эндээс маш гоё одоо ирч хүч энерги авдаг. Миний одоо дарханд ирэх болгонд одоо ордог. Энэ ажилтайгаар орж эднэрийнхээ бэлтгэл хийж байгаа байдлыг харж авч их гоё байдгийн тий. Манай клубын баг тамирчдын амжилт бол бас чамгүй өсвөрийн дэлхийн аврах шалралт тэмцээнд шагнал 5 дугаар байранд наран цогтгээд тамирчин орж байсан. Залуучуудын дэлхийн аврах шалралт тэмцээнд мөн шалгарч одоо 5 цэцгийн тамирчин бас оролцож байсан. За тэгээд насан туршидын улсын аврах шалралт тэмцээн, залуучуудын улсын аврах, өсвөрийн улсын аврах шалралт тэмцээнд алтан мөнгөн медаль удаадараа хоёр баг тамирчид бол үрдэж байгаа. За сүүлийн 7 жил бол манай клуб одоо мөнх тас захирлын санаачлах ивент дэлгээр Бурхан Алдан цом сүүлдээ бол Дархан кап гэж олон улсын тэмцээн болж 7 жилдээ одоо амжилттай зохион байгуулагдаж явсан. Энэ тэмцээн бол одоо өсвөрийн хүүхдүүдийг одоо олон хотын тэмцээн байж байгаа. Сүүлдээ олон улсын тэмцээн болж манай тэмцээний нэр хүнд бол бас их одоо хүүхд залуучуудын бол өсөж одоо манай тэмцээний одоо цар өрөө бол улам өргөцсөн байгаа. Бид тэрээр ер нь тавьсан зорилго маань бол одоо хэрэгжээд нэлээд амжилттай гайгүй явж байгаа гэж бодож байгаа. Тэгээд ер нь Дархан хотод одоо жил ирэх тусам энэ боксинг спортоор хичээлдэг хүүхдүүд энэ октод ялангуяа маш ихээр нэмэгдэж байгаа. Урд нь бол бид хоёр чинь нэг баг 10 гаруй хүүхэдтэй байсан. Өнөөдөр 60 гаруй хүүхэдтэй болсон. Тэгээд ер нь бол Дарханаас бол сайн тамирчид гарна гэж бүрэн итгэлтэй байгаа тий. Завгүй өдөр сурвалжлагын нэвтрүүлэгт анхаарлаа хандуулж байгаа та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр бүтэн цагийн эфир бүтэн нэг өдрийн ажлын сурвалжлагын бид та бүхэндээ төлөөлж хүргэлээ. Тэгэхээр оролцогч мөнх таш даргын хувьд бол өнөөдрийн хувьд бол төлөвлөсөн ажлаа хэр үр дүнтэй биелүүлв? Дарханд байнга л яг л иймэрхүү ажилтай явдаг л да тий. Нэгдүгээрт энэ компаниудынхаа ажил тэгээд энэ байнга ирээдүйд болохоор одоо сүүлийн үед бол замын асуудлаас болоод ойрд ирсэнгүй тэгээд бас нэлээд ачаалттай лээ. Зарим ажил маань чамдсангүй тэгээд одоо ингээд ажил маань ерөнхийдөө дуусаад бас найзууд ирсэн. Ер нь манай Дарханд ирэхлээр орой болгон найзууд маань ирж бид нэр бас билартаа болж бас тэгжил одоо оройн цагаа өнгөрөөд юм да. За баярлалаа. Тэгэхээр хормын ордны бүтээн одоо нээлттэй ажиллагаан дээр эргэж уулзахын ерөөл тавья. Тэр сайхан бүтээн байгуулалтаас удахгүй сүндөрлөөд маш олон гэр бүл аз жаргалаа тэнд дурсгалтай сайхан өнгөрөөнө гэдэгт итгэлтэй байна. Таны ажилд амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. Хамбогчар агнагцан эвинирот Завгүй өдөр сурвалжлагын нэвтрүүлгээ Дархан уулын аймгаас бэлтгэн та бүхэндээ хүргэлээ. Нэвтрүүлэг 9 цаг 30 минут ихэлсэн бол одоо 20 цаг 30 минут болж байна. Тэгэхээр үзэгч та бүхэн нэвтрүүлэгт оролцогч Бурхан Алдан группийн ерөнхий захирал Дархан нутаг төрийн бас байгууллагын тэргүүн мөнх ташийн ажлын нэг өдрийг бас та бүхэндээ сурвалжлан хүргэлээ. Тэгэхээр төрийн зарим нэг хийх ажлыг төрийн бас байгууллагууд идэвх санаачлаг гаргаад хийж болдгиймаа гэдгийг манай нэвтрүүлгийн сурвалжлагаас үзэгч та бүхэн маань харсан гэдэгт итгэлтэй байна. Төрсөн нутаг төмөн олно гэсэн сэтгэлдээ амлснаа биелүүлдэг, зорьсондоо хүрдэг эрхмийн ажлын нэг өдрийг ажил эхлэхээс дуусах хүртэл бид сурвалжлан хүргэлээ. Ингээ бидний нэвтрүүлэгт анхаарлаа хандуулсан танд баярлалаа.